торгоны замын цэцгийн боронгох хятадын сумдаг бүжгийн жүжиг нь эртний торгоны замын дагуух сэтгэл хөдлөмж түүхийг өгүүлсэн байдаг. Хятад аав охин хоёр энэрэн нэгүүлсэн хүү нэмчин сэтгэлийн үүднээс харийн худалдаачныг аварсан аав охин хоёр хоорондын сальж бутарч дахин уулзсан. Найз нь өхөл сэхлийг хамаараагүй зовлон жүдүүрэн хуваалцсан тухайг энэхүү үлгэр төгрөгсөн байна. Энэ нь торгоны зам дагуух харилцан худалдаа, ашиг тус интеграцийн нарийн уламжлалыг сурталчилсан хятадын ба гадаадын найрамдлын дуулал болох юм. Тус бүтээл нь өөрийн өвөрмөч уран сайхны хэв маягаараа Дүнхуангийн гайхамшигт ханийн зургийг тайзнаа гаргаж, Дүнхуангийн соёлын гүн гүнзгий эртний торгоны замын гайхамшигт байдлыг тод том руу дахин бүтээсэн юм аа.